Амьгийн цаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт зохион байгуулж, ур чадварыг хөгжүүлэх залтын хүрээнд Дархуул аймгийн салбар бүрийн албан хаагчдыг 2 сарын төвшин ахиулах сургалтад хамрууллаа. Энэхүү төслийн сонгон шалгаруулалтад нийт цахимаар 160 төрийн албан хаагч бүртгүүлснээс 107 албан хаагч IELTS-ийн мог шалгалт өгсөн. Шалгалтад тэнцсэн ихний 30 төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж IELTS-ийн сургалтад 3 сарын турш хамруулсан бол дараагийн тэнцсэн 30 албан хаагчийг энэхүү англи хэлний төвшин ахиулах сургалтад хамруулсан юм а. Өнөөдөр амжилттай суралцсан сурагчид гэрчлэгээгээ гартаа авлаа. Сургалтыг хамтран явуулсан Passion Education сургалтын төвөөс сурагчдын англи хэлний төвшин хэрхэн агсан талаарх дүнг танилцууллаа. Төвшин тогтоох, эрчимжүүлсэн англи хэлний сургалт маань өнөөдрийг хүрээд өндөрлөж байна. Энэхүү сургалт нь нийт 72 цагийн 2 сарын хугацаатаагаар зохион явуулагдсан байгаа. Сургалт маань үр дүнд хүрсэн гэдэг нь хамгийн гол нь манай суралцагчид маань цаг заваа гарган маш эрч хүчтэй хариуцлагатайгаар энэхүү сургалтанд хамрагдсан байгаа. Анх энэ сургалтанд манай суралцагчид A2 төвшин буюу суйртай анхан шатны төвшнөөс ирж оролцож байсан бол өнөөдөр 72 цагийн дараа манай сурагчид маань агсан дунд шатны B2 төвшөнтэйгээр амжилттайгаар суралцаж төгсөж байна. Манай сургалтын төвийн онцлог гэвэл олон улсын TOEFL ITP сургалтыг Дархуул аймагт зохион явуулдагаас гадна TOEFL ITP шалгалтыг бас авч явуулдаг байгаа. Энэхүү шалгалтанд төрийн албан хаагчид маань гадагшаа сурах болон хурал уулзалтанд явах хэлний шалгуураа тогтоохын тулд энэхүү шалгалтанд бас хамрагдах боломжтой байгаамаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Төрийн албан хаагчид англи хэлний академик мэдлэгээ дэвшлүүлснээр гадаадын донор байгууллага, олон улсын байгууллагууд болон элчин сайдын яамнаас зарлагддаг төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болох юм а.